Малын индексчүүлсэн даатгалыг 2005 оноос эхлээд одоо сумын орлогчоор эхэлж байхдаа би одоо энэтэй бас ноцолж байсан үний хувьд индексчүүлсэн гэдгийг нь ойлгуулах л гэж бид одоо асар их зүй байдалд орж исэн шүү дээ. Тэрнээс өөр нэг хайхтар тийм дэвшил ойлголт өгсөн зүйл юу н харагдахгүй л байна. За одоо яг амьдрал дээр ингээ харахаар даатгуулсан иргэдийн тоо ингээ хэлбэлзэлтэй байгаа чинь магадгүй малын махны үн, малын өсөлттэй холбоотой. Дээрээс нь зээл авах, шагнал авах, хавартаа машины даатгал хийлгэхэд л энэ даатгалын компаниуд энэ медиа талаар нэг довчхон дурдаад ганц нэг хүн даатгуулад ингээл явдаг юм руугаа орцсон байхгүй юу? Энэ даатгал бол. Тэгэхээр ер нь одоо өнөөдрийн энэ зүйл дээр яг малчтын ярьдаг зүйлийг хэлж л байна л да. Гэхдээ би бол сая амар ёсголон дарга хэлж байна. Төрийн ордонд малчид авчираад асуухаар яг л энэ хоёрыг л ярина. Хотонд нь очиод асуувал энэ чинь амьдрал ярих байхгүй юу? Яагаад би даатгуулахгүй байгаа юм бэ гэдгийг. Тэгэхээр өнөөдрийн энэ өөрчлөлтийг би ингээ хараад байхна яг зүгээр малчтын саналыг аваад оруулж ирж байгаа юм шиг боловч яг одоо углуургаараа хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарыг эрсдлээс хамгаалах тийм цогц утгаараа бол би бол бас хараахан учир дутагдaltaй байна уу да гэж ингэж бас харах гэдэг. Тийм учраас ер нь бол хийхээр болвол бид энэ зөвхөн энэ босго нөхөн төлбөрийг уялдуулах биш. Энэ үндэсний онцлогтой юмыг бид яриад байгаа байхгүй. Дэлхийд бид нэр очиод үзье газар баг. Ганцхан бэлчээрээ аж ахуй, ийм эрсдэл суур амьсгалтай. Тэгээд энэ өргөн уудам нутагт харж амьдардаг. Тэгээд эрсдлэгтэй ийм одоо зүйлийг бид хэрхэн зохицуулах уу гэдгээ ярьж байгаа учраас яг өөрсдийнхөө энэ амьдралд буусан, хөрсөн дээрээ буусан тийм зохицуул одоо хийвэл одоо яасан бэ гэж би хэлэх гээд. 2005 оноос хойш 20 жил ноцолдоод өнөөдөр бидний үр дүн энэ байгаа байхгүй. Тэгэхээр бид бол зөвхөн нөхөн төлбөрийн жоохон босхын жоохон намсах нь бас яг багасгаж чадахгүй юу. Дээрээс нь өрчлөөд нэг 5 төгрөг өгнө гэдэг энэ хоёр үзүүлэлтээр дараагийн 10 жилийг бид явуулна гэвэл хөдөө аж ахуйн салбараа өшөөл одоо хүнд байдалд оруулах байгаа. Тэгэхээр энэ гишүүдийн хэлж байгаа амар сайхан дарга хэлж байна, их хурлын дарга ярьж байна, манай Бачаргал гишүү ярьж байна. Энэ хос хоёр гишүүн, Бат хоёр гишүүдийн яриад байгаа энэ бүх зүйлийг бид ингээд цогцоор нь авч үзээд энэ одоо хилцүүлгийг маш өргөн хүрээнд хийгээд ингээд нэг үндснийхээ онцлогт мал аж ахуйдаа тохирсон, малчиндаа ээлтэй, эдийн засгтаа бас хүндрэл учруулахааргүй, салбараа татаад унгаачхааргүй ийм өөрчлөлт хийхгүй бол бид ингээ 20 жил явсан юм а яг энэ хоёроор өөрчлөл бас болохгүй юм байна л гэж ингэж бодоод байгаа юм.